ямар халуун юу бэ? Зя хай өнөөдөр миний 26 настай хамгийн сүүлийн өдөр болж байна. Ее! Баярлах хэвээр гуниглах хэвээр мэдгүй ямар ч юм маргааш ингээд нэг нас нэмэх гэж байна. Тэ. Одоо леженд орох гэж байна. Тэгээд гадаа амар халуун байна. Ашгүй энд би юм бэ. Би юм байна. Тэгээд гоё уух юм ямар ч зөө. Халуунд явж байгаад мэдээж юу лээ? Хамгийн гоё мэдрэмж бол кондишнтэй дэлгүүрт орж ирэх. Энд ирээд амьдралын бодолт хийгээгүй. Ер нь ирснээс хойш хийгээгүй мэн. Өнөөдөр л яг амьдралдаа зориулж бодолт хийлээ. Дандаа тоглолтын бодолт хийсэн. Гоё шоколадтай сүв авч. Тэгээ мэдээж хамгийн муухай мэдрэмж нь кондишнтэй дэлгүүрээсээ буцаад гарч ирэх. Ямарч энэ Каприсанаас 2-3-ыг авчлаа. Лежендэд мэдээж зүгээр дэлгүүрээс юм хамаагүй үнэтэй. Тэгэхээр бас жоохон амьдралын ухаан заалаа. Тэгээ одоо 11 болж байна. Ямар ч орой тоглолттой юм чинь би нэг 2 гэхэд лежендийн хаалгаар буцаа гарах хэвээр. Тэгэхээр надад 3 цагийн хугацаа байна. Ярц 3 цагаас сайн тултал ашиглана. Тэгээ арай ирч хүчтэй байгаа дээрээ. Гоё тэмдэглэлийн дэвтэр авч агаад. Ямар халуун бэ? Оо, би шүү дээ. Энд Hello. Тэгээ ороод ирсэн шүү. Тэгээд хоёртойгоо болохоор хүн амтан байхгүй гоё нөө. Одоо жаамж томоо кофе шоп нэлээд дэтэй. Гэхдээ гоё сүдэр мөдөрт ороод ирлээ. За ингээд бай 26 нас. Юу вэ? Юу гэж хэлмээр юм дээ. За ингээд миний 26 насны бай дээд эхэллээ. За кофе шопт орж ирээ суучлаа. Тэгээ цаг багаагаа болохоор юм хамгийн их таарсан кофе шоп руу орчлоо. Тэгээд ийш орж ирээд стrawberry matcha latte байсан. Тэгээд би бүр баярлаад авсан. Тэгээ одоо миний strawberry matcha latte гарцгаая. Би тэгээд төсөөлөлтөө нэг доор нь strawberry байгаа л тэгээл matcha зачи байдаг да. Яг тийм юм төсөөлсөн чинь ингээ яв юм гараад ирдээ. Ер нь бол гоё юм. Амар гоё юм. Гэтэ матча нь хаана байгаа бол бүүм. Латте хамт өгч байна. Стrawberry хамт өгч байна. Матча хамт өгөхгүй байна. 10-аас 7. Тэдин. Өдөр кофе шоп орж байгаа гол зорилго маань болохоор тэмдэглэл хөтлөх шүү дээ. Тэг би сая нөгөөний тэмдэглэлийн дэвтрийн газраас тэмдэглэлийн дэвтэр авсан заяа. Тэг надаа ийм том уут өгсөн. Тэг ийм том уут ганцхан дэвтэр байгаа. Хи. Ийм дэвтэр авсан. Энэний хавцсан надад нэг таалагдаагүй ч гэсэндээ яг нөгөө нэг хүсснээрээ цэгтэй дэвтэр авсан. Тэг бүр ганцхан байсан цэгтэй дэвтэр нь энэ. Хөрх юм харлаа.
Happy birthday. За тэгээд нүүрэн дээр нь энэхүү дэвтэр миний 27 насны алдаа оноо ололт амжилтын гэрч болон үлдэх болтугай 2026 оны 7 сарын 4 болон тэгээд мэдээж 26 насны талархлуудаа бичлээ. Бичсэн чи амар гоё юм. Цагаа одоо 12 цаг 3 минут болж байна. Ямарсан би спотоо солиё гэж бодож байна. Тэгээд явцгаая. Ямар их юм тараагаа ийцэн бэ. Ингээ миний юмнууд. Замц нарны сэргийлчихье. Уруулын будгаас сэргийлчихье. Энэ уруулын будыг надад Турк явах юм сараа бэлгэлсэн. Тэгээ би анх удаа л уруулын будыг дуустал ашиглаж үзэж байгаа шүү. Энэ одоо баг дуусгаад. Хатаач. Энийг надад манайч оож өгсөн шилний гэр ахгүй юу? Тэгээ би энийг хэрэглэхгүй ер нь жоон дефекттэй ойлгосон заяа. Тэгээ ер нь хэрэглэхгүй байгаа ч гэсэндээ надад амар хөөрхөн санагдаад би ингээ баг аксессуар болгоод чиглаад аваа явд юм уу? За юм хоороо явцгаая. Чихрийн дэлгүүрт ороод ирлээ. Яа. Энэс ер нь авмааргаа чихэр бол мэдээж зөндөө байна. Мэдээж зөндөө чихэр авч мөнгө өрж болохгүй. Над руу даллааг болох та. Энэ хатаас нь жимс авсан юм шүү би. Гисэлтамсалтаатай юм авъя гэж бодсон чинь. Ер нь бол гоё. Гэхдээ авсан үнэтэй харьцуудаа бодсон бол би дахиад авахгүй. Энэ боломжийг ашиглаад 26 наснд минь танилцсан миний амьдралд орж ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд магадгүй бид нэр өстө учрах өстө болоод учирсан баг. Гэхдээ ахаад миний цаашдын амьдралд үлдэх гэж байгаа хөрхөн найзуудаа бас баярлалаа. Ээжтэй, эгчтэй бүр үнэхээр их хайртай шүү. Би бүр тэр их хайраа яаж илэрхийлэхээ мэдэхгүй их хэмжээнд хайртай. Тэгээд мэдээж аавдаа эмээ өвөөдөө эгчтэй хоёр дүүмүүдээ бол хайртай л да. Гэхдээ especially ээж эгч хоёртаа бүр илүү их хайртай шүү. Хэцүү үед зөндөө байсан ч гэсэндээ эргээд миний нөгөө нэг илүү гоё үеуд нь илүү их байсан болохоор тэр үеийн мэдрэмжүүд нь илүү хүчтэй надад ингээ үлдсэн болохоор надад ингээ 26-аас бүхэлдээ амар гоё юм санагдаад байгаа байхгүй юу. Бүр дандаа л өдөр болгон л гоё юм шиг одоо ингээ зүгээр шууд ингээ хэлэх юм бол үнэхээр гайхалтай өнгөрлөө гэж тэгжил хэлмээр байгаа. Гэтэ деталь бодох юм бол асуудлууд маш их байсан. Хэцүү үед маш их байсан. Уйлмаар үе зөндөө байсан. Шантармаар үед байсан. Зарим өдрүүд бол мэдээж уйлсан. Гэхдээ дурсамж дүүрэн үеүүдийнхэн гоё үеүүдийнхэн 50 жаргалтай өдрүүдийнхэн мэдрэмж нь илүү хүчтэй байсан болохоор би 26 насаа бол бүхэлд нь үнэхээр гайхалтай өнгөрлөө гэж бүр нүүр бардам яриад байгаа юм шиг байна. Ийм мэдрэмж дурсамжаад дарж илүү тодордог гэдэг лөө. Тийм яг тэр дүрмийн дагуу л би төөрчлөө. Орох жоо дэлгүүрээ олохгүй байна. Өнгө нь бол миний өнгө юм шиг байна. Өнгө нь бол үнэхээр гоё юм байна. Энэ угаасаа oversized байдаг үл үү.
За одоо Burger King-ийн кафе руу явцгаая. Хүн байхгүй. Тэгээ эдний гоё смутийн 7500 ч л тэмхүү байдаг амар гоё. Энэ хувьд байдаг миний мэдээр одоогоор хамгийн гоё хямдхан уух юмтай дэлгүүр. Тэгээд мэдээж смути үгүй шейкэн тийм муухай биш гоё байсан. 1 цаг 31 минут. За 26 насны дөөрсөн сайхан үгээ би гэхдээ бүтгүй. Одоо миний энэ хиддэх влог ч юм бүү мэд тэгээ одоогоор бол надад миний одоо камертай баснаас хойш гараас гарсан нэг ч влог алга. Тэгээ би удахгүй амарлаа эдитлээ суух болов гэж бодож байсан. Яг энэ амар залхуу урж байна. Гэтэ хийнэ энэ дараа нь үзэхээр амар гоё байна гэж бас итгэж байна. Оо би тэрэг давж байгаа юм нэрээ. Ядарч ийн өө одоо. Би сая гоо сайхныхаа дэлгүүр рүү ороод хэрэгтэй байсан хэдий юм авчлаа ямарчсан. Мицэл нүүр гуйжуулагч. Тэгээ нөгөө нэг өөртөө бэлэг мэлэг аавна гэжсэн. Буцныхаа дэлгүүрийг олсонгүй төөрчлөө. Өмнө ирсэн. Зарим хийгээд өгсөн юм шүү. Өстой гоё. Жажан. Тэгээд гэртээ хараад нэг цаг амраад тэгээд нүүр мөрөө будаад ажилдаа явхад дээжгүй шүү. Болчих шүү. Тэгээд өнөөдөр яг ингээ гоё өөртөө болцё гэж бодсон. Яг л гоё байлаа. За тэгээд өнөөдөр надтай хамт байсан өөртөө баярлалаа. Thank you, bye.